Тээврийн цаадагийн албаны мэдээлэлээр энэ оны 11-р сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ зогтуугаараа тээврийн хэрэгсэл жолоодсон 2269 гэмтэр гэлрүүлэн ажилласан байна. Энэ тохиолдолд эрүүгийн хуулийн 27-гийн 10-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсвэл согтуурсан мансуурсан эсхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлс хийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хасаж 2701-ээс 14001-т тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийт тусдаа ажил хийлгэх, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих хялаар шийтгэнэ. Жолоочдоо замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж замын хөдөлгөөний дүрмийн баримтлан согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.